За эрхэм үзэгчдээ сайхан амарч байна уу? Channel 11-ийн үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Infotainment нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн манай сэдв юу вэ? За өнөөдрийн манай сэдв бол Хонконг. Албан ёсны нэр нь бол Хонконг. За тэгээ хятадаараа болохоор зэрэг Шанган гэдэг нэртэй. За хятадын бүгд хятад ард улсын тусгай захиргааны бүс гэж онцгой захиргааны бүс гэж ингэж явдаг. За 1997 онд бол хятад улсынхаа харайнд очсон. За тэрнээс өмнө 99 жилийн туршид Англи улсын түрээс байсан. За ийм улс байж байгаа 7.55 сая хүн амтай гэж одоо ингэж байдаг. За энэ бол 2020 оны 6 сарын 30-ны тоогоор 7.5 сая хүнтэй. За 1104 км хавтгай 400 км нутагтай. За ийм байгаа. Хонконг болон Кowloon-ы арал гэдэг хоёр арлаас нь бүтдэг. Kowloon-ы арал нь бол их газартайгаа залгаа. Аралч гэж одоо нэм их газартайгаа залгаа тэр уртаа талд нь байдаг. Хойг гэдэг лээ. Тохоо гэдэг лээ. Хойг. За тэгээд ус яваад Хонконгийн арал. За нэг юм байж байгаа. За Азийн 5 барын 1 тийм ээ. За тэгээ мэдээ сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болж Хонконгийн асуудал нэлээд хурцдсан. Нодлон жилжингаа бол Хонконгод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж залуучууд хамгийн гол нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. За шалтгаан нь болохоор зэрэг Хонконгод за юуны хятадын хууль батлагдах гэдэг байна гэдэг юм. За ийм их газрын хятадын хуулийг Хонконгод хэрэгжүүлэх гэдэг байна гэдэг нэг ийм шалтгаанаас болсон. За ер нь бол одоогийн байдлаар Хонконг жоохон намжин байдалтай байгаа. За ер нь бол намжин байдалтай байна гэдэг нь сайн байна гэсэн үг бас биш юм шиг байгаа зүгээр. Яг олон улсын хэвлэл мэдээлэл энтрийг бол хятадууд нэлээд цензурцсан тэнд. За тэгээ хятадын 10,000 зэрэгтэй хятадын ардын чөлөөт гарнизон тэнд байрладаг. Тэгэхдээ одоохондоо ямар нэгэн байдлаар бид нэр Хонконгод дэг журам сахиулах энэ төрөйгт оролцоогүй гэж мэдэгддэг ч гэсэн ер нь бол буу зэвсэг ахсахгүйгээр жигсаалтын эсрэг тэмцэжсэн байрнууд байдаг. За улс төрийн нөхцөл байдал нь ийм. Тэгвэл Хонконг гэдэг одоо байршил ямар байдлаар үүссэн бэ гэвэл нэлээд хэдэн зуун бараг 1000 гаруй тийм манай эртний өмнөх хэдэн зуун жилийн өмнөөс тэнцээ анхны загасчд за одоо тосгонууд жижигхэн тосгонууд байгуулагдаж ер нь их худалдаа наймаа эрхэлдэг тийм одоо химэртэй газар байсан юм байна. Ер нь их наймаачдын төвлөрсөн газар байсан. За тэрийг дагаад хүн ам нь ихсэж төвлөрч хамгийн гол нь байгалийн байршлаараа маш тохиромжтой. Ер нь бол энэ өмнөд хятадын далаач их тайфун нөгөө шуургууд их болдсон билээ шүү дээ. Тэгээд тэндээс хамгаалсан тэр Гонконгийн арал гэж таны хэлдэг энэ арлын хойгоор хятадын яг үндсэн газрын дундуур бол нэг юм хоолой шиг тэрийг гол гэж байгаа юм л да. Урсж байгаа энэ байрлал нь бол яг бомбт байгуулах 8 худалдаа эрхлэх энэ загас энэ seafood энэ зүйлүүдийг явуулахад их тохиромжтой газар байсан. Мөн өөр улс орнууд тухайн үеийн одоо наймаачд тэнд их төвлөрч тэгээ хятад чи юу нэг хүн амтай газар шүү дээ эртнээс л. Тэгэхээр тэр олон хүмүүсийн хэрэгцээг хангахын үүднээс Хонконг бол 8 худалдаа ихт маш тохиромжтой газар байсан гэж үздэг юм билээ. Тий. Нөгөө бомб хот гэдэг чинь хэлдэг үнэн. За тэгээд ер нь бол далаатай ойр газруудын хамгийн гол хүнс нь бол далайн бүтээгдэхүүн л байдаг юм лээ. Тэгээ бид нар хятадыг далайн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдэг бол Европчууд тэр чигээрэл загас айддаг юм л шүү дээ. Ер нь тэгэхээр зэрэг тэр нөгөө далайн бүтээгдэхүүн яхахын тулд маш олон загасчд амьдардаг байсан. Тосгон сүүлдээ нөгөө олон хөлөг онгоцгийгаад худалдаа 8 арилж эхэлсэн. За энэ дотроо бол их онцгой барь эзлэх нөгөө нэг опиум гэж байгаа юм. Одоо тэр намуу цэцэг гэдэг цэцгээс гаргаж авдаг тийм мансуурлах одоо ингээд татаж мансуурдаг тийм опиум гэдэг одоо бодис 1800 онд бол хятад их дэлгэрсэн.
Үүнтэй холбоотойгоор одоо ярих гэдэг нь нөгөө хятадын триадууд буюу одоо өнөөдрийн бидний ойлголтоор одоо мафч гэх юм уу. Дэмтэргийн бүлэглүүд маш олноороо байгуулагдаж тэгээ нөгөө нэг сайхан худалдаа 8 хийдэг байсан арлууд чинь тэр чигээрээ ер нь бас гэмт хэргийн бүлэглүүдээ атганд орж эхэлсэн үе бас байна. Энэ бол 1800 оны үе байгаа. Одоо ингээ хятад болохоор зэрэг ер нь нөгөө опиумын 1 2 дугаар дайн энэ төр болсон гэдэг тийм ээ. Тэгээд нөгөө европчууд уруудах гэдэг байхгүй юу? Тэгтэл ер нь болохоор зэрэг бүр 7 дугаар зууны үеэс манай тоолоомч 7 дугаар зууны үеэс эхлээд опиум танилцуулсан түүрэгүүд болон арабууд хятадуудыг опиумд танилцуулсан. За опиумын түүхний бол бүр манай ер нь хэдэн мянган жилийн өмнөх юм ярих юм билээ. За тэр бол тустай асуудал. Тэгэхээр зэрэг хятадууд бол өөрсдөө опиумд хэтэрхий орцсон байсан. Харин Европт болохоор зэрэг хятадын торго одоо юу гэдэг гар урлаа шааз мааз нь болохоор амар үнэтэй байсан. Тэгэхээр зэрэг 8-ачид нэг Хонконгийн арал дээр опиум авчираад буцаага зөрүүлээд одоо юу гэдэг тийм ээ бараа таваараа аваад ийм худалдааны ийм замтай болж байтал харин Манжчин хааны үед хятадд опиум хэрэглэгчдийн тоо одоо тэнд мансуурагчдын тоо хэдэн саяд хүрээд тэгэхээр зэрэг одоо Манжи эзэн хааны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь юу вэ гэхээр зэрэг ерөөс опиум худалдааг хориглоод ерөөс одоо энийг хориглоё гэд хориглосон чинь англичууд нэг ашгаа алдахыг хүсээгүй. За өмнө дээрээс нь чиний хэлдэг сайн нэг триад энэ төр чинь болохоор зэрэг яг үүндээ тэр англичууд бараагаа тэр триадууд нийлүүлдэг хэдэн л зардаг байхгүй. Хууль бус 8 гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгэн гоо тэр нь хорчингууд нөгөөдүүл чинь триадууд нь эсэргүүцсэн англичууд ч орж исэн англичууд 8 галдахгүй дэмжсэн. За тэгээ манжтай 2 удаа дайцсан. За дайдаа тэгэн удаа яах вэ гэдгээр зэрэг мэдээж англичууд одоо техникийн давуу байдлаараа хятадуудыг барыг буулгаж авсан. За энээс болж байгаад ерөөсөө тэр Хонконгийн бомбыг тэр ашигтай газрыг англи улсад түрээслүүлэхээр. Энэ надад нэг асуулт гарч ирээд байгаа байхгүй. За опиумны дайн гэдэг нь л да энийг англиар бол poppy wars гэдэг юм байлаа. 1-2 удаа байлтсан. 2 удаа ийм дайн болсон тийм байлаа. За эхний дайн юу шийдэгдсэн байдаг? Хоёр дахь дайнаас ер нь юу шийдэгдсэн бэ гэдэг нэг асуудал гарч ирсэн. За дээрэс нь Манжчин улсын нөхцөл байдал те. Яг энэ хятадтай Манжчин ер хятадыг бадцсан байсан шүү дээ. Тий. Гэтэл хятадын өөрийнх нь те бас юм сөрөг хүчин гэж байгаад байгаа байхгүй. Мэдээж. Ингээд эн чинь энэ дайнд чинь бас их олон хүчин зөвлөд олон талууд оролцсон байгаа байхгүй. Яг ингээ харахад жишээлх юм бол мэдээж одоо шар царайтай одоо шалуурс хуцтай Британий зэргүүд харагдаад Английн зэргүүд харагдаад байгаа ч гэсэн яг чиний хэлдгээр тэр маш олон одоо гэдэг Манжиг эсэргүүцсэн хятадын чөлөөлөх одоо хөдөлгөөнийхэн за тэгээ дээрээс нь Хонконгод бол ер нь бол нөгөө гадаадууд их байдаг учраас тийм үзлүүд их байдаг. Тэрслэн үзэлтнүүд нэг очиж оргондог тийм ээ. Тэр байтугай одоо нөгөө нэг Ипмен гэдэг шүү дээ. Ипмен ч хүртэл одоо юу гэдгийг хятадаас тэр бодлогоос нь хятадын коммунист бодлогоос Хонконгод очсон гэдэг ч юм уу. Ийм байдлаар Хонконг бол ерөнхийдөө эдийн засаг болон улс төрийн тэм төв болоод эхэлсэн. Олон улсад үзэж. За тэгээд тэгэн гоо тэндээс нөгөөд чинь англичуудаас сэмхэн санхүүжилт аван. За зарим нь ил аваад Манжисыг тэмцэж эхэлсэн. Яг чиний хэлдгэр тийм ээ. Манжчин гүрэн чи яг ингээд 18 дугаар зууны сүүлч, 19 дугаар зууны сүүлч, 20 дугаар зууны ихээр дороотсон шүү дээ. Одоо дороотоод ингээд тэгээ 1911 онд чинь болохоор зэрэг хятад тэр чигээр одоо юу гэдэг Монгол хүртэл хятад Манжийн хараанаас гараад үндэснээс суур технологи олсон гэж ярьдаг. За тэгвэл тэрний чинь октогон тэнд яваал байж байгаа. Англичууд 1897 онд 98 онд хятадаас Гонконгийг түрээсэлж авсан бол бас цагаан олсон юм шиг надад санагддаг байхгүй. Яагаад гэвэл хятад улсад нь өөрийн те маш их олон төрийн эргэлтүүд болж байна. Гадны нөлөөллүүд хойноос Оросын те за Америк, Японы сонирхлууд, ашиг сонирхлууд зөндөө байж байна. Яг энэ үед Гонконг Английн мэдэл татснаар тэр чигээрээ шууд Английн хатан хаанаас шууд удирдлагын доор одоо governor буюу одоо засгийг барьж байгаа засаг дарга те энэ хүн бас англи хүн. За тэгээд шууд цэргээ удирддаг. Мэдээж тэр үед бол Гонконгийн хүн ам нэг 600 мянга орчим хүн байсан гэж байгаа. Одоо яг 20 дугаар зуун бол гарчиж байгаа шүү дээ. Гэтэл дэлхийд даяар энэ өрнөсөн дайнуудаас болоод хятадын маш олон 8-ачид тэр үеийн одоо томчууд гэх юм уу те бизнесийн одоо магнатууд үйлдвэрлэлүүдээ бүгдийг хаяад Гонконг руу төвлөрж ирсэн байна.
талтай. Яг бол хятад улсад байрших одоо тий үйл ажиллагаагаа өрнүүлж явахд маш хэцүү үеуд ирж байсан. Дэлхийн 1-р дайн болцсон. За араас нь 2-р дайн орж ирнэ тий. Ингээд энэ Гонконгийн хувьд бол ашигтайгаар иргэсэн. Яг гэвэл Английн мэдэлд байгаа учраас хятадын шууд нөлөө орж чадахгүй. Ингээд 8-ачд бүгд тэнд төвлөрснөөрөө Гонконгийн бас яг энэ арилжаа худалдаа үйлдвэрлэлээ бас нэг 90 үе давхар эхэлсэн гэж бодно. Тэнд бол ер нь бизнесийн капиталистууд те энэ барууны нийгмийнхэн гэж хэлдэг хүмүүс бол олноороо төвлөрсөн юм билээ шүү дээ. Харин тийм. Тэгээд их шахуу болж эхэлсэн, багтгаа болж эхэлсэн. Их уулархах газар учраас те. Тэгээ Хонконгийн ингээд одоо нэг нисэх худал, Ковлунд нисэх худал байсан хамгийн анх. Тэгээ тэрийг барьсан хүн нэг Америкийн бизнесмен болохоор зэрэг тэр нэг түнэл барьсан нэг Ван Дамтай кинодэр гардаг одоо Жеки Чантай түнэл нээгээд ингээд нэг Америкийн бизнесмен тэр чинь боддгүй юм блэ. Тэр Америкт анх онгоцноос буучаал. Тэр үл өөр нэг хүн ч онгоцноос буучаал Америкийн бизнесмен гэдэг үнэртсэн гэж байгаа. Тэгсэн чинь нэг юм хуурай агаар үнэртэхгүй одоо Америк шиг хуурай агаар үнэртэхгүй далайн чиг үнэртэх нэг сонир үнэр үнэртээд энэ юу үнэртээд байна гэдээ хажуунаас харсан чинь нэг Английн чиний хэлдэг тэр одоо захирагч нь те одоо энэ бол мөнгөний үнэрээ тий тий Хонконг бол мөнгө олдог л газар энд мөнгө л байдаг газар гэж ингэж хэлж ирсэн гэд. Тэгээ одоо хоёул ингэж үзэхэр зэрэг бодохоор ашигт мултмал байхгүй тийм ээ одоо юу гэдэг мундаг тийм байхгүй. Тэгээд тэр нэг юм менежмент левелдээ зохион байгуулалт гэдэг юм уу да тий тэрүүрээ тийм жижигхэн газар л одоо юу гэдэг дэлхийн Азийн 5 бар болтлоо хөгжөөд мөнгөний их хуурхаа болцсон. Тэгээ чи Английн нөлөөнд байсан үедээ тийм байсан. Тэрийг нь алдахгүй тул хятад нөгөө нэг улс хоёр бодол хоёр систем гэдэг юугаар ягаад одоо юу нэг засаг захиргааны онцгой бүс гэдгээр нэг хэсэг байлга 97 оноос хойш одоо 23-4 жилийн болгочлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр нөгөө мөнгө алдахгүй алдмааргүй байна. За мэдээч Тайван ч бас Азийн нэг бараа нэг хажууд нь болохоор Макао гэдэг Португалийн юу байсан бас одоо юу гэдэг те казиногийн төв байсан Азийн казиногийн төв байсан гэдэг. Эднээсээс олох мөнгө алдахгүй тулд бид нар чинь шууд давхиж явал зэрэгээр дарамтлаад эхлэхгүй байна л да. Тэгээд чиний хэлдгээр тэр нөгөө нэг манжууд үнэхээр одоо гэдэг хятад газар нутаг том. За дээрээс нь Бээжинд ингээд төвлөрсөн байсан. Тэнд нь маш олон одоо зэвсэгт бослого тийм ээ өөрсдийн эсрэг юм болоод ингээ байж их үед юун тэр хинтээ мантай одоо Хонконгтой мантай болж хоёрдугаар дэлхийн 1-р дайн ингээд хоёрдугаар дайнд Япончууд бас Хонконгод ингээд орж ирээд тэгтээ Англид байсан улс учраас бид нар чинь нэг Япончууд аягүй амархан хэл ам олдсон болов уу гэж харагдсан түүхэн дээр сарж байгаа. Мэдээч эдгэнд зэсгүүлсэн хүн байгаа л да. Тийм учраас нэг түүхэн дээр Япончуудыг ингээд алаад байна гэдэр гэж гардаг шүү дээ. Их газрын тэр нанжин тэр яваар л одоо Япончууд алаад байсан болохоор Япончууд бас айхтар байгаа шүү дээ. Яг Гонконг руу цэргээ оруулсан он сар нь бол Америкийн совдын эргүүрээ давталдаг он сартаа таард юм л шүү дээ. Тэгэхээр Япончууд бүр дэлхийд даяар эзлэх төлөвлөгөөг үнэхээр агуу байгуулжсэн. За тэр Гонконгийн авчиг гэдэг. Тэгээ Гонконгийг эзэлж авсан байт юм билээ. Хэдэн сарын хугацаанд. За Гонконгийг эзэлж авах үедээ бол Англитай тохироо хийсэн. Хятадыг бол хятад бол эвгүйцсэн байсан л та. Дайны ерөөсө хохирогч болсон шүү дээ. Тал талаасаа ерөөсө эзлүүлээд ард түмэн гэж бүр ядуурлын туйл болсон. Мэдээж Гонконгод ч гэсэн энийг одоо өнгөрч гараагүй. Гонконгод бол бас өлсгөлөнд нэрвэгдсэн, ядуурлан нэрвэгдсэн. Маш олон хүмүүс хятад болж байгаа үйл явдлаас зүхтаагаад Гонконг руу ороод ирсэн байхад дээрэс нь Японы цэрэг орж ирсэн. Тэгээд нэг хідэн зэвсэгт бас дайн гэж хэлэхгүй юм байлээ. Хэсэг зэвсэгт мөргөлдөөнүүд үүсээд эцсийн дүнд Японууд цэргээ оруулсан. Цэргээ оруулаад Гонконгийг ерөнхийдөө бол иргэшээлдээ авахыг хүсэжсэн боловч Японы байдал ер нь Америктэй харьцах байдлыг үүртээд Японч өөрөө гараа өргөд тугаа өргөцсөн шүү дээ цагаан тугаа. Ингээд яг энэ үйл явдлаас хойш англичууд буцаад ноёрхлоо тогтоогод эхэлсэн юм л. За тэр үед бол ер нь эн чинь бас нэг бодлын дээгүүрээ засаг захиргаа тэ түрээс одоо тэр нутгийг түрээслээд аваад энэ том гүрээ орж ирээд эзлээд энэ цэргээ оруулаад буцаад болж гин гэд энэ үйл явдлууд болж байгаа хооронд тэнд бол ер нь хууль бол их замхрагдсан байсан юм байна. Гонконг гэдэг газар бол ер нь бас яг тэр чигээрээ хуулийг дагж явах уу эсвэл хүмүүсийн хүн төрөлхтний донд байдаг болох болохгүй бүх зүйлүүд тэнцээ оршин тогтнох уу гэдэг байдал нэг бодлоо эрхчлөөтэй юм шиг те. Одоо нөгөө нэг зэвсгийн 8, хүний 8, хар тамхины 8. За тэгээд бас бус хууль 8, бус 8-нууд зөндөө их хийгдэж тэн дээр бас их мөнгө босч байсан байл л дээ. Ингээд дэлхийн 2-р дайны дараах нэг юм Гонконгийн нэг үе байгаа байхгүй. Хэцүү үе байсан юм шиг байгаа. Ковлунгийн дүүрэг нь биш ч одоо юу гэдэг колоны арал гэдэг нь колоны хоо тэр хойг гэдэг
Тэр нь бол яг тийм юмны жинхэнэ түүн байсан гэж. Өөр одоо юу гэдэг юм ингээд нэг бид нар кинонд дөрөв Хонконг нэг юм шингэн шиг байшингууд өгдөг ч тэгээд завсраа юу ч явахгүй. Тэр чин ковлондоо байсан. Тэгэл тэр хүн ална хятан тийм ээ. Одоо тэр нэг хүний 8 тэгээд ядж хахад нөгөө чиний хэлдэг хятаас нөгөө хятадын хойсгол өмслөн сутаасан ч гэдэг юм уу. Тэрнээс сутаасан маш их хамаг баячууд нараад ирсэн билээ шүү дээ. Маш их хүн очсон. Тэрэн дотор болохоор зэрэг нөгөө нэг хууль дүрм тэрийг нөгөө тоолж барих бүртгэх тийм одоо хинч байдгийг байгаагүй. Тэгээд тэр ковлон гэдэг дөрвсөн цагдаач ураг орч чаддгүй. Тэр чинь нэг юм бетонын ширэнг байсан. Ширэнг байсан. Тэгэл тэр нөгөө нэг бидний үзээд байдаг нэг нарийнхан өрөөнд нэг нарийнхаа уран дээр тий ганцхан өвдөг тэр мөр чинь тэр үед байж хагаад тэгээд сүүлдээ харин Хонконг юунууд ч болохоор зэрэг англичууд гэдэг юм уу за Хонконгийн дээр засаграх ханаахан юу гаргаад тэр байшингуудад нураагаад тэ өөр байгууламжууд бариад байшингууд нарай займаатай болгочээж тэгж колониг авч үлдсэн гэдэг нэг тийм бас юм байгаад байдаг лээ. Тэгэхээр зэрэг Хонконг өөрөө их сонирхолтой юу гэдэг юм одоо ингээд хятад гэхээр хятад биш юм шиг гадаад юм шиг тийм үү? Англи хэлээр ихээр англиар хамаагүй юу бүх хаягууд нь англи дээр хятад дээр байна. Тэгээд нөгөө хятад очихоос өмнө ингээд өмнөх үед очиж байгаа тийм байсан. Англид очиж байгаа юм шиг. Хонконгийн бүх хэрэгт нь английн паспорттай англи иргэн гэж юм. Гэхдээ одоо жишээл Хонконгийн пик гэж байдаг зайсан толгой. Зайсан толгой нь бас нэг хэдэн метр газараас дээшээ билээ дээ. Хятад хүнд газар өгдөггүй. Одоо тэр чинь ингээд нэг айлууд биш та одоо тэр чинь төвшин байгаа. Тий хамгийн ямбарны юм л та одоо зайсан гэдэг шиг нэг хоёр гүр давна гэдэг шиг. Тэгтээ төвшнөр ингээд яадаг. Тэрнээс доошгоо хятадуудыг дээшгээ дандаа цагаан ярьсанд байдаг. Тийм ээ? Ингээд нэг ийм төвшин байсан. За тэгээ мэдээж одоо юу гэдэг нь бүх засгийн эрхийг бүх одоо юу гэдэг хятад хүн бол тийм албанчлал дээшээ ажиллахгүй. Одоо менежерэс гэдэг юм дээшээ ажиллахгүй. Бүх төрлийн байгууллага дандаа англичууд байсан. Амбан захирагч нь англи хүн, англи иргэн байсан. Тэгэхдээ одоо энэ нэг талаасаа тэгж ярихаар англичууд бүр яалчгүй колончлоод бүр боолчсон юм шиг сонсогддог боловч бас үгүй бэл. Яг энэ 1897 онд Гонконгийг төрөөсөж авснаас хойш англичуудын бас хийсэн зүйл бол соёлын дай, соёлын товтлогоо. Тийм ээ. Өөрөөр хэлбэл Гонконгийн их сургууль гэж байгуулагдсан. За 10 жилийн дээд боловсрал олгох институтууд байгуулагдсан. Дээрээс нь Англи, Америкаас нөгөө мишнерүүд буюу номлогч нар орж ирж шашин гэхээсээ илүү энэ залуучууд хүүхдүүдэд боловсрал олгож эхлээд хамгийн гол нь англи хэлийг заагаад. За тэгээд ард түмэн бол хятадын ард түмэн бол хүүхдүүд одоо өөр хүүхдүүдтэй удамдаа өндөр боловсрал олгохыг хүснэ. За дээрэс нь үнэхээр яг энэ бизнес арилжаа хөгжсөн байршил дээр бол Гонконг хүн бол үнэхээр яг энэ бизнес арилжаа болон энэ барууны соёлыг сурч иж дээшээ гарч ирэх боломж нэгдэж байгаа юм л да. Ингээд бас тэрийг дагаад их олон хүмүүсийн сонирхлыг татаад ингээд яг энэ шин цагийн одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш шин цагийн элитүүд сэхэтнүүдийг бол төрүүлсэн байна. Тий. Тэгээ Хонконгийн хөрөнгөний бирж гэдэг чинь дэлхийн хөрөнгөний биржүүд бас нэлээд дээгүүр байр суурь эзлэн гэдэг юм. Хонконгийн бирж за бирж дээр одоо юу гэдэг нь үнэт цаас за тэгээ мөн Хонконгийн том 8 явагддаг биржүүдийг байгуулсан Хонконг тийм ээ. Анхны сүлжээ банкуд салбарууд орж ирсэн. Банкуд гэдэг юм ингээд нэг юугаа бодох юм бол нөгөө нэг одоо хуучин байж ясныгаа бодох юм бол нэлээд хамаагүй хөгжил цэцэглэлийн үед хүрч иржээ гэсэн бас юм юу гэлнэ. Үүнхээр англичуудын нөлөө байсан. Хонконг нэг явахаар байшин болгон сүм. Би одоо католик христтэй за тэгээд барууны бүх шашин байж. Барууны бүх шашин байж байдаг. Тэгээд тэгэн удаа юу гэдгийг бас ингээд яхаар зэрэг айгүй олон сургуулиуд тийм ямар нэгэн сургууль, ийм ямар нэгэн сургууль гэсэн сургуулиуд дээд сургуулиуд тийм ээ. Ингээд байж байгаа. Тэгэхээр айгүй нөгөө хамгийн гол миний одоо Хонконгийг магтмаар нэг юм юу гэхээр зэрэг нэг жижигхэн зайд айгүй гоё юмнууд ингээд зохион байгуулалт хийсэн байдаг. Тэр үед Гонконд хөлбөмбөгийн талбараад амар их байдаг шүү дээ. Саксны талбараад. Тэгэхээр зэрэг 1100 хэдэн гэдэг манайх чинь сая хэдэн зуун тэгээ сая 500-аад одоо хавтгад өрлөжин километр нутагтай. Тэнд бол 1100-аад хавтгад өрлөжин километр нутаг. Тэнд хөлбөмбөгийн талбай бол мэдгүй нийлээд их байсан. Саксны талбаануудыг тэг нийлээд их байсан. Тэгээд өндөр байшингууд ингэ байж байгаа. Юу гэх юм дээрээ бассейн масинтай тийм ээ бүх юм ингэ шийдсэн гэдэг. Тэгэхээр зэрэг тэнд бүр уулын ийм одоо юм хазгаа дээр ингээд юм шох юм байшингууд барьцсан байдаг. Тэгээд тэр нь болохоор зэрэг одоо нэг юуны юу шүү дээ. Нэг тайфун тэр үед нураад унчихгүй бас байхад идэг байна.
Тэр бас их сонио. Ер нь Гонконгийн тухай үзэж судалж байхад өндөр байшингуудын тухай тэнгэр тулсан өндөр байшингуудын тухай юу яадаг. Их дурддсан билээ. Яс юмн дээр Нью-Йорк хотыг бодвол Гонконгод илүү их тэнгэр тулсан баган байшин байдаг гэж байна. Тэгээд тэр жижигхэн газар учраас магадгүй одоо энэ Нью-Йоркийн Манхэттен дүүрэг ба шүү дээ. Тэр чинь бол үнэхээр зай багтахгүй болоод үнэхээр их хүмүүний төвлөр байсан учраас өндөр байшин барихаас аргагүй шүү дээ. Яг тэр үйл явдал, яг тэр зүйл бол Гонконгод тохиолж байгаа. Мэдээж арай хожим. Тэгэхдээ Гонконгод бол ерөөсөө маш хурдан тэр өндөр байшингуудыг бариад. Тэгээ өнөөдрийг говьд ярих юм бол одоо хамгийн их өндөр байшингуудтай хотын тоонд л орчлоо шүү дээ. Тэгдгийг амар өндөр байшингууд ямар сандаа би Гонконгод төрөхгүй тулд эхний өдөр нэг байшин тойрон дараагийн өдөр хоёр дахь байшингаа тойрно гэж ингэж явахгүй. Өндөр байшин ингээл яваад төрчих. За нэгдүгээр хоёрдугаар архитекторуудын деважин гэж ярьдаг Гонконг. Яагаад тэгэхээр зэрэг тэр одоо ийм нөхцөлд тийм ээ одоо тийм өндөр байшин одоо барих за тэгээд тэрэн тэгээ мэдээ газар хөдлөлтөд төсвөртэй далайн шуурган төсвөртэй бат бөх одоо юу гэдэг суурьтай тийм тэгээд бас одоо олон хүн багтаах гэдэг ч юм янз бүрийн байрлалуудыг барих тийм одоо яг чаленж хийдэг байхгүй архитекторуудад. Тэгэхээр архитекторууд тэрийг бол үнэхээр юу амар их маш архитекторууд ч. За тэгээд дээрэс нь архитекторуудаас гадна маш их хуульчдын ажлын байрал гэдэг. Яагаад тэгэхээр тэнд маш олон орны худалдааны сонирхлууд тэнд одоо юу гэдэг зэрэг нийлж үлдэрч гисэн байж байгаа. Тийм учраас тэднийг одоо хуулиар зохицуулах гэдэг нь тэр бол маш их өндөр хэмжээнд явагддаг. За тэгээд нэг олон биржүүд байгаа учраас бирж болгоны нэг одоо худалдаа гэхэд нэг гэрээ хэлцэл болж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг одоо юу гэдэг авч явах гэдэг маш олон тийм хуульчдын ажлын байрны оронтой байдаг. Хонконгод ингээд орчин үеийн ярихаар зэрэг ингээд явж байхаар би ингээд гудамжинд ингээд юм хараад ингээд явж байдаг ингээд. Тэгээ нэг хэдэн настай ч болно ингээд нэг юм тавьсан нэг юм настай ч бол явдаг шүү дээ. Тэд нар л юм. Тэгээс бус нь бол тэгж хүн амьтан хараад зогсоод тэгээд юу яагаад байгаа юм бэ гурхах шиг бүгд ажиллааг явдаг байхгүй. Тэгээд нэг юм гахсан байхгүй. За сая шигүү барьцсан тэгээд дандаа өндөр байшин гэж байна. Тэгэхээр чи нэг юм одоо 60 70 давхар өндөр байшин хэр тань чин хичнээн офис байх уу те. Тэнд хичнээн хүн байрших уу. Тэгэхээр тэр хүмүүсийн унаа тэрэг те энэ зүйл нь яаж багтдсан бэ гэсэн Гонконг ч бас их өөрмөцсөн бэлээ. Гонконгийн хүн амын 90% нь метро нийтийн одоо тээвэр. Метрогоор явж гин метроныхаа систем нь бол үнэхээр бас энэ шугамсулж гэн газар доор шугамсулж гэн төгс гэмээр сайхан хийгдсэн байдаг. За дээрэс нь нэг Англиас орж ирсэн соёлууд болох 2 давхар автобусууд. За нийтийн унаанууд те трамвай одоо трамвайууд цахилгаан галт тэргүүд эдгээр бүгд явж гэн ингээд бүгд тэрэндээ суугаад тасчихсан. За машинтай явж байгаа хүн бол эсвэл үнэхээр тасарсан баян хүн те эсвэл яалтчгүй холоос ирж байгаа хол амьдрэх хүмүүс байдаг юм л те. Тэгэхдээ тэр хүмүүс бол яг энэ унаа тэрэгнийхээ асуудлыг шийдсэн байдаг нь за очисон хүмүүс ч гэсэн мэдэх баха тийм. Энэ зохион байгуулалтаас их нарийн санагдсан л да. Нийтийн тээвэр гэдэг зүйлийг бас хэрэгжүүлэх нь зөв ч юм шиг санагдаж эхэлж байгаа юм л да. Public road одоо юу гэдэг нь олон нийтэд зориулсан зам биш Хонконгийн. Олон нийтэд зориулсан зам нэг 2200 хэдэн километр ч юмтай байдаг юм лээ. Хонконгод болохоор зэрэг одоо юу гэдэг нь $7.5 сая хүнтэй биш үү? Тэгээд 750 мянган машин гэдэг юм доо. 10% нь бодоход. Нэг машин 3-5 метр гэдэг ингээд үржүүлэхээр зэрэг эн чинь тэр замдаа багтахгүй айлаас зэрэгцүүлээд байвал багтахгүй гараг болчихлоо харин. Тэгээд тэгэн одоо жишээлбэл Улаанбаатарыг хэлж байгаа. Улаанбаатар одоо 500 мянган машин бүртгүүлсэн. Тэгээ Улаанбаатарх манайх чинь бас нэг 1000 км зам байдаг юм дээ. Тэрэн дээрээ тавихаар багтахан болцсон гэж байгаа. Тэгээд тэгэн Хонконгийнх бүр илүү гараа явцсан. Машинуудаар тоо. Тэгэхдээ Хонконгод юу гэдэг тэд нар чинь айгүй гоё менежмент хийдэг. Санэжний хэлдгээр ингээд хөдөлгөөн нийтийн тээвэр нь бол нийтийн тээврээр 2 дагаар автобус хүртэл тавих хүн дээр чинь явахдаа зүгээр нэг салгалаа яваад авахгүй ч чинь ингээд зүгээр норчхууд яг юмар тавих юм авахтай. Тэгэхээр нэг хөдөлгөөнийх нь юуг ингээд нэг юм айгүй мундаг зохион байгуулсан менежмент хийсэн байхгүй. Тийм учраас Хонконг өөрөө одоо 1100 хэдэн километр газар нутагтай ч гэсэн тэнд нь 600-700-аад машин шингээд тэгээд эдгээр энэ хоорондоо юу яахгүй яваад байна гэдэг бол яг тэр хэлдгээр тэр англиас гэдэг юм хаанаас бас хэрэгжиж Хонконгчууд өөрсдөө ч бас хэрэгжүүлж байгаа олон хүнтэй газар хэрэгжүүлдэг тийм бодлогоо хэрэгжүүлсэн амжилттай хэрэгжүүлсэн газар. За дээрээс нь Хонконгод болохоор зэрэг хүний нэг юм богинэрлэг айгүй амархан шийддэг.
Яг ажил тарахад метрон дээр ингээл одоо Япон гардаг штэ юм ингээл бүжигнаан болоод төвлөж оруулаад байдаг штэ. Яг тэрэн шиг метрон ажлын тарах төхөнгөл метронуудад явах хурд нэгсчдэг байхгүй. Хуучин газ хийлээ. Тий 4 минут болоод нэг явдаг гэсэн бол ажил тарах үед 2 минут болоод ингээл явдаг бол ингээд метронууд хурдлана. Дээрээс нь таггаад онгонгууд баахан метрон авцтай хүмүүс гарчаад зөксөдөд эхэлдэг байхгүй ингээд. Тэгээ нөгөө ийм юу штэ одоо талбай одоо хүмүүсийн бөөгнөрлөг аягүй гоё шийддэг. Нью-Йоркт очиод нөгөө нэг Times Square одоо Empire State Building тэрэнд нь гарах гээд 2 цаг очирсан шүү дээ. Билетийг авахгүй. Америк ч ерөөсөө тийм нэг хүмүүс ингээд олон болоход ингээд тэрнийг хурдараад явж байдаг. Тэгэхээр Хонконгод болохоор зэрэг хүмүүс олон болоод ирэнгууд 4 5 6 7 нэг 10 20 хүн гарч ирээд бүгд тэр зэрэг үздэг. Тэгээд орхон алга болгочдөг. Тийм нэг юм. Тэгэхээр машин тэрэг гэлтгүү те хүмүүсийн тийм юу яадаг. Зүгээр гудамжинд нь хүмүүс бол ингээд яг ажил тарах цагаар час пик одоо оргил цагаар бол багшаалтаад явж байдаг байхгүй. Тэгэхээр жижигхэнэлтэй дунд нь мань зан ингэсэн л явж байдаг. Тэгтээ бол тэр зохион байгуулалт нь айгүй сайн. Тийм үү. Тэр нь болохоор зэрэг магадгүй одоо юу гэдэг олон хүнтэй амьдраас сурцсан нэг дор ингээд шаварлаа сурцсанаас болдог байх. Зүгээр хамгийн хэцүү нь биемээ очихоо зэрэг амьсгаад авахцаад байдаг байхгүй. Олон хүн харахаар тэгээ нэг олон юм харахаар зэрэг ингээд нэг шамбарлц юм харахаар зэрэг өөрөө ирэхгүй амьсгаад авцаад байдаг болохоос ш Хонконгод бол тэрийг гоё шийдсэн. За тэгээд яг барууны соёлууд бол ингээд ороод ирсэн айгүй гоё бүр ингээд шингэцсэн байдаг. За манай үзэгчид бол бүр сайн мэдж байгаа. Бас яг энэ Английн эрх шилт ч юм уу те одоо Английн түрээсэнд ор байж ах явцтай Английн соёлын товтлогон дотор урлагийн одоо товтлогонд маш хүчтэй орж ирсэн. Үзэгчид бүгд мэдэндээ Гонконгийн кино урлаг ямар хүчтэй гэдэг. За тэгээд одоо хамгийн санаанд орж ирэх нь мэдээж Брюслигээс эхлэх баг. Брюсли гэдэг хүн маань ч гэсэн одоо Гонконгийг өөрийнхөө хятадын тэр уламжилтай гар тулааны урлагийг ингээд дэлхийд даяар сурталж чадсанаас хойш араас нь зөндөө олон жүжигчдэд гарч ирсэн тунд мэдээж тэгэл Жаки Чан те Чой Фат Джетли гэх мэт жүжигчид бол Гонконгийг дэлхийд даяар танилсан. Энэ бол соёл урлагаараа энэ жижигхэн арал улсыг дэлхийд даяар сурталчиж чадж байгаа нь тэгэхээр агуу зүйл гэж бас би боддог л да. Хонконгийн кино урлаг гэдэг тэгэн гоо яалдж явах тэр нэг конфутэй кинонууд тий. Тэгээ баахан конфутэй кинонд гэдэгсэн. Бид гэвэр заримдаа гайхдаг Хонконгийн энэ хөдөө очил тулдаад гэдэг хаана очиж авдаг байсан юм болов. Гэтэл яг тэр хятад талтай нийлж байгаа нөгөө тойг хэсэг биш тий. Тэр чинь бол ерөөсөө ингээд нөгөө ямар газрууд шинэ газрууд гэд нэрлэлцэн. Тэгээд цаанаа зүгээр ингээ хилэн зурс татсан тэнд нэг юм жижигхэн гол урсаад байгаа. Жижигхэн ч явахтай одоо манайхаар бол томдол орох байх. За тэгээд яг тэрүүгээр заагалчихсан тэр газрууд битүү ширэнгөө ойтой хадтай устай гэвч бас тэнцээ нөгөө тасхан хөдөөний амьдрал тариалан гэдэг шиг те энэ зүйлүүд бол байж идэг. Тэгээд киногоо хүртэл тэндээ авч идэг байсан те. Тийм байлаа. Студиуд нь тэнд байдаг. Гонконгод одоо 70 80-аад оны үед бол Гонконгод очиж үзээгүй хүмүүс зөндөл байсан шүү дээ те. Тэгэхээр ингээ Брюслийн киногоор Гонконг ингээ харж исэн тэр соёл ямар байдаг гэлээ тэн дээр гарч байгаа нөгөө нэг мафийн ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн хойл бус зүйл одоо энэ мафиг их гаргадаг. За нэг баахан сэлэмтэй сүхтэй тийм тэр бүлэг энэ бүлэг гэдэг. Тэр бүлгийнх энэ бүлгийн сүхтэй бүлгийнхээ эдгээр гардаг бол энэ юг илэрхийлж байгаа гэхээр яг мафин ч гэсэн бас жишиж ярих юм бол одоо Итали шиг Нью-Йорк очих ч юм уу тий Оросын нөгөө 90-ад он шиг бас л яг юм гинт бүлэглэл нь зэрэг бас засаг захиргаатайгаа зэрэгэлдээ орчиж идэг. Тэгэхээр тэр донд бас л тохироо зохицуулт байгаа л да тий. Гэтэл бас дээрээс нь хэлэхэд Гонконгийн иргэд бол их сонир хүмүүс байдаг. Ер нь л гүйлгээ авахата үе удам дамжсан 8-ачд тий. 8-ны чиглэл бас дээрээс нь мөрөтө тоглоом. Мөрөтө тоглоом тий. Мөрөтө тоглоом гэдэг бол тэр чигээрээ хүний энэ тооны энэ гүйлгээ сэтгхүү ухааныг өндөрт байлгадаг. Тэрийг сайн тоглодог хүн бол бас гүйлгээ ухаантай хүмүүс байдаг гэдэг. Яач бодсон хятад тийм хүмүүс их байдаг нь тухайн үед хэдэн 100 жилийн өмнө тэр хүмүүс цуглаад өрөөдмө үлдээсэн одоо бол харагддаг аа. Тэгээ Хонконг ч бас нэг гадаадууд гэдэг юм уу нэг төвлөрдийн цэг байсан байхгүй. Арабууд их байна. Тэнд чинь Афганистанаас ирсэн тийм ажилчин ангиуд их байна. Тэгээ ингээ энэ тхигүүд маш их байдаг гэдэг юм. Ингээ төвлөрдийн цэг учраас бас нэг цус холдох гэдэг юм да. Эрдээс болоо тэгээд нэг цус хэдий холдогдсон хүн мундаг болдог гэдэг ч юм. Тэрүүрээ их байдаг. Дээрээс нь ингээл явж байхад ажил хийн. Би нэг чамд ярьжлаа үл нэг юм алхаж явсан чинь нэг хүргэлтийн машин явжсэн баг. Тэгээд нэг ганцхан юм Хонконг ч мэдээч зам нь бол манай энэ шиг биш үү. Нарийнхан. Тэгээ хоёр хүн одоо эсрэг юм хоёр уусгалтай. Онцлог нь бол
эсрэг урсгалтай. Англи тал руу. Англи тал шиг. Тэгээ ингээд яасан чинь нэг хүргэлтийн машин явж байна. Тэгээ тэр энд нэг дэлгүүр байна. За тэрэнд л юм хүргэх нэ гэсэн. Тэгэл би бодохгүй за энийг замдаар зогсоод манайхаар би өөрөө хэрэгсдэгж ш замдаар зогсоод тэгээд юм буулгаал эдэн машинууд нүлээ зогсчихвол гарах байх та гэсэн чинь. Хүргэлтийн машины залуу дэлгүүр ойртож яхад л хоёр буудлын байл гүйж байгаа. Тэгээ машин ингээд цуураал явж штэ. Тэгэн гууд тэр хоёроо тавьчаад зөрүүлээд хоёр хоосон болсон сав аваад пад хийчихэл тэгээ машинтай зугуулдаг явдаг гэж. Машин зогсохоор шаардлага байхгүй ингээд. Урсгалтаа тааруулаад. Тийм урсгалтаа тааруулаад. Тэгээ би их нэг юм харьцуулах гэж үзсэн л дээ. За эдгээр хэр зэрэг бөглөрдөг юм бэ? Би 14 хоног алхсан тэрэн дотор. Ганц хоодоо сигнал хоорондоо сигнал талцаад эхлэхгүй юу? Тэгэхээр нь баярлаад намайг алхаж очисоор л нөгөөдөг чинь бууж ирэнгуудаа чи ингэ явчих гэж болтой ингэ тараа явчих байгаа. Тэгэхээр зэрэг тэр нэг юу гэдэг тэр асуудлаа шийддэг юм байна гэдэг юм уу та. Зүгээр яг давуу талууд бол их бий. Зүгээр хэцүү юм гэдэг бол хулгай зэлгийг гарч ийн марчин гэсэн тийм асуудал бол байхгүй. Өглөө сони 90 сони аваад уншихаар зэрэг өчигдөр ковлооны тийм одоо гар бөмбөг төсөлж тэдэн хүн аллаа гэдэг ч юм уу. Тийм бүлэг тэрийг тэгэж хэдэн удаа буудаж аллаа гэсэн тийм аймаар л том хэрэг байдаг. Тий байж байгаа болохоос нэг одоо юу гэдэг нь хулгай эзлэгээ тэр ингэлээ гэж байдаг юм шиг. Тэгээд энэ нэг хамгийн хэцүү юм болохоор зэрэг яг тийм олон хүн нэг дор байж байгаа бүгд мөнгөний төлөө ажиллаад эхлэхээр зэрэг хүнийг хүн гэдэг тэр юу байхгүй болчихдаг юм шиг гэж. Тийм ээ? Тэг үнц нь байхгүй болсон. Харин одоо бол гайгүй. Зүгээр яг шашин машин ингээ хөгжөөд гайгүй болсон байх. Тэрнээс уртаа талд нь бол хүнийг бол ерөөсөө зүгээр хүн гэж үздэггүй. Тийм ээ? Тэгээ дээрээс маш олон хүнийг дор ингээ шамбарлаж байгаа. Тэгээд дээрээс нь за муугар хэлэхэд яттууд юм да тийм ээ? Тийм учраас нөгөөдөл чинь яадаг. Тэгээд энэ бол нэг юм үндэсний ялгаа байхгүй болоо гэж бодож байгаа. Бид нарыг ч гэсэн монголчуудыг ч гэсэн нэг газар явж тэгээд чадaltaй амьдрэх бол бид нар яах вэ одоо? Тийм ээ? Тэгэхээр зэрэг нэг юм сөрөг талууд нь тийм байгаад байдаг. Тэгээд дээрээс нь сөрөг талууд нь болохоор бас одоо мануст гэдэг юм уу тэрэнд болохоор зэрэг нэг юм юу багт. Хэмжээ багтай. Дандаа нэг юм дүүргэн их чинь нэг юм жижигхэн. Тэгээд нөгөөдгөө чи аваад идэ цадхуулаг үлдэх чинь цадчдаг халуун газар болохоор тэгдэг юм хаашин цадчдаг гэдэг юм одоо тэгээд хувцснууд нь бүгдээрээ жижигхэн тийм ээ байшингууд нь жижигхэн одоо юу гэдэг зам нь жижигхэн тийм ээ тэгээд ингээ явж яснаа тэгээд нэг юм өндөр байшин ингээ явж гот нэг хаалга гонгод харсан чи кино театр гэдэг дотор нь орсон чи дотроо ийм зайтай болоод тэгээд дэшиг кино театр бол орсон ч өөр кино театр болоод ингээ явдаг гэдэг юм. Тэгээд цайгаа айгүй мунд ингээ төлөвлөлтсөн нэг тийм. За тэгвэл 1997 он болсон. Дэлхийд даяар шоу гэсэн шүү дээ. Гонконг хятадтай нэгдлээ гэдэг. Гэвч ингээ хараад байхад тэн дээр чинь бас их олон зүйл байна л да. Дахиад нэг хэдэн жилээр одоо нэг юм нейтралч гэдэг юм уу те. Айл нь бас яг шууд ч хятад болоод шууд ингээ өөрчлөе гэхээр англи талаас ч тэр хятадын засаг талаас ч гэсэн болохгүй байгаа байхгүй. Яг л энэ ард түмэн яах юм бэ? Нөгөө 7 сая хүнээ. За одоо та нар Гонконг биш хятадын иргэн шүү гэхэрч болохгүй шүү дээ. Тэр эндээс бас яг энэ их гоё тэр гаргалгааг олно гэдэг нь бол зөндөө олон хуулийг дамжиж зөндөө олон тохироо бүрдэж бас нэлээ их олон жилийн хугацаа шаардаж энэ шилжих ёстой байсан. За ингээ хятадын талаас Гонконг руу ямар нэгэн нөлөөлөлд ингээ үзүүлээд эхлэхээр нөгөө хүмүүс чинь дургуутсаад байгаа шүү дээ. Үүнээсээ болоод сая сүүлийн 2-3 жилийн өмнө одоо мэдж байгаа бах манай үзэгчид залуучууд босч ирсэн. Залуучууд бол үнэхээр дургуутсаж ирсэн тий. Яагаад дургуутсаж ирсэн бэ гэдэг шалтгаанууд их олон байгаад байна л да. Ер нь та энэ дээр юу гэж боддог вэ? Нэг хамгийн эхлээд ингэсэн юм билээ. Ер нь бол яг хуульч нар хоёр хуульч гэдэг юм одоо бослогоо эхлүүлсэн гэж үздэг байхгүй. Тэгсэн дээр хоёр хуульч нь болохоор зэрэг одоо юу гэдэг засаг захиргаа эсэргүүцсэн хүмүүсийг тийм ээ хязгаарлах гэдэг юм уу одоо үгүй хэлэх хэрэгчлээ хязгаарлах за жишээлбэл засаг захиргаагаа шүүмжлэхгүй байх энэ гэдэг юм Хонконг ч гэсэн хятадын юмд орцсон учраас тийм хуулийг баг багаар оруулж ирэхгүй юу. Тэгэхээр тэр хоёр хуульч нь юу гэсэн хэрэг энэ Хонконгийн одоо хуулийг зөрчиж байна. Энэ бол их газрын хууль аа. Энэ бол коммунист засаглалтай орны хууль. Бид нар засаг захиргааны онцгой бүсийн хувьд бол ийм хуулийг бид нар эндээ хийж болохгүй гэдэг. Нөгөө хотын хурал одоо Хонконгийн хурал гэж байна шүү дээ. Одоо парламенттай хэлсэн юм билээ. Тэгээ тэгэн гоо тэрийг нь болохоор зэрэг хятад наан одоо юу гэдэг нь Хонконг гэж одоо ерөнхийдөө захирч шүү дээ. Одоо ч Хонконг ч хоёр тугтай шүү дээ. Хятад бол Хонконг туг байдаг. Тэгээ бүгд хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг гэдэг нэртэй болцсон. Тийм учраас хятад Бээжинг ирэх байх ч тэрийг зөвшөөрөхгүй. Ягаад чи яах юм бэ? Жишээлх юм бол одоо хятадын бодлогыг хятад
үйлчлдэг бол Хонконгод үйлчлэх ёстой. Тэгээд гоо тэр хоёроо магадгүй тэр хоёр яг үнэндээ яг юу чухам яаснаа мэдэхгүй ямар ч нөгөө хоёрыг хоёр хуульч гарч ирээд хүмүүс цуглуулад яриад эхлэнгууд цагдаа нар орж тараах гэж оролдоод нөгөөх нь хүчээр тараах гэж оролдоо. Ингээд асуудал үүссэн байна. Тэгээд цагдаа нартайгаа нөгөө ард түмч ягаа сүүлдээ цагдаа юу хоёр болоод цагдаа нар нь яалтч байхгүй бид нар Хонконгийн цагдаа бид нар Хонконгийн цагдаагийн газар харьяалаа гэдэг. Хонконгийн цагдаагийн газар нь Хонконгийн засгийн захиргаанд харьяалаа гэдэг. Хонконгийн засгийн захиргаанд Бээжингийн засгийн захиргаанд харьяалаа. Тийм учраас бид нар үргээ биелүүлж байгаа гэдэг хатал нөгөө төгчин цагдаатай тэмцээд ингээд л тэмцэл айгүй хурцтай эхэлсэн. Тэр автономт гэдэг нэг статус яваад байгаа байхгүй. Автоном гэдэг чинь нөгөө нэг юу да тэдний бүрэлдэхүүнд байсан ч гэсэн би өөрөө биеэ даа шийднэ гэсэн тийм байгаа байхгүй. Яг тийм статус явдаг. Тэгтэл хятад оролцоод эхэлж байгаа нь асуудлууд байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хятадын хувьд ч бас одоо ягаад тэгэхээр хятадын үндсэн хуулийг өөрчлөнгуудаа манай үндэс хууль бүх одоо хятадын бүх нутаг зөвлөлтөд үйлчилнэ. Нөгөө нэг улс хоёр систем, нөгөө нэг засгийн захиргааны онцгой ус байх юм болчихгүй юу? Болох гээд ирж байгаа байхгүй. Бид нар чинь 20 жил анзаарч байгаа л тэгэл 2007 оноос эхлээл нөгөөдөрч ингээл те баг ингэж эхэлж шít одоо юу одоо тэгэн гол тэр хүртэл явцсан. За бүр сүүлчийн 97 оноос 2007 он 1900 нөгөө хятадын талд орчлоо шүү дээ. 97 оноос 2007 оны хооронд Хонконг ч бүр хчлөлттэй болсон. 97 онд Английн засаг захиргаанд харьяалаа гэдэг байлаа. 97 оноос хойш болохоор яг өөрсдөө харьяалагдуулаад ирэхээр тэрний амтанд орсон байна шүү дээ хүмүүс. Мэдээж Хонконгчууд учир зүггүй тэглээгээд учир зүггүй янз бүрийн үзэл гаргаад ингээд байхгүй. Мэдээж маш олон улс төрийн үзэл байгаа, маш олон шашин байгаа, маш олон одоо юу гэдэг том бизнес төлөөлөл байгаа. Дэлэг ихтэй Хонконгийн хууль өөрөө хатуу. Тийм учраас дагаад яваад мөрдөд яваад болж итэл хятадын хууль ороод ирэхээр асуудал болоод эхэлж байгаа. Тэгээд тэрийг хятад болохоор зэрэг юу яасан? Америкууд далдаар санхүүж өгч гэнэ гэдэг. Тэгтэл яагаад тэгж үзэх болсон бэ гэдгээс тэр жагсаалыг одоо ардаас нь дэмжиж байсан хятадын тэр өмтө гэж Хонконгийн тэр өмтө. Хуучин хятад байсан. Тэгээд зүхтагаад Хонконгод очсон нөхөр Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн одоо юу тэр наримчигтар байсан Помпеотой очиж уулзсан байгаа гэдэг. Яаж уулзсан бэ гэдэг хятадууд тагнуулууд нь ажиллана шүү дээ. Тэгэн гол ерөөсөө эндээс Вашингтон DC руу одоо онгоцны билет тавал Хонконгоос л очиод буунгууд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментын машинд осч авал чигээр нь аваачил Помпеотой уулзсан гэдэг байгаа байхгүй. Тэгэн гол Помпеоны үг тайлбарладаг гэхээр зэрэг бид нар Хонконгод хүний эрх зөрчигдөд байгааг бид нар одоо юу яаж зүгээр харж сууж чадахгүй. Тийм учраас бид нар одоо эднэртэй уулзч юу болж байгааг нь уулзсан гэсэн. Хятадын тайлбар нь болохоор зэрэг Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараа зүгээр нэг тэгээ Хонконгийн иргэнийг тэгээл машинаар тосч аваад тэгээ шууд аваач уулзуулаад ингээд тэхгүй эднэр заавалчгүй юм одоо байгаа. Мэдээч энэ улс төрийн үзэл байдлаас болоод нэг буруутгах гэж нэлээ үзсэн. Тэгээд асуудал тэгж л эхэлсэн юм байлээ. Тэгээд энэтэй ч холбогдоод хамгийн гол нь бас яг энэ хөрөнгөтэй нийгэмд их олон чичиргээ болчихж байгаа юм л да. Ягаад гэвэл Гонконг бол өөрөө санхүү банкны маш том төв. Яг үнэ. Азийн тий зүүн өмнөд Азийн гэж байгаа шүү дээ. Мэдээж яг Шанхай, Сингапур эдэр байгаа л да. Тэгвэл Гонконг бол мэдээж их урсгалыг ингээд дундаа ингэж багтааж идэг. Хамгийн гол нь хятад гэж том гүрэн байгаа байхгүй. Тэгээ энэ холбоо гүүр болж исэн газар нь хятад өөрсдөө эрхээ авна гэж хэлэхээр нөгөө дэлхийн нөгөө Америкийн тэр юун дээр чинь санхүүгийн уналтууд бирж мэрч эвгүй болоод эхэлсэн юм байлээ. Нөгөө нэг нөлөөлөл байсан байж тэгээ Америкийн нөлөөлөл баруунахны нөлөөлөл байж тэр нөлөөлөл хятад булгаж авах гээд хахаар мэдээж хүмүүсийн юуг нь игдүн хүчил таарна мэдээж тэгээд тэгэн одоо нэг дэлхийн санхүүгийн бүс саяны чиний хэлдгээр одоо юу гэдэг эдийн засгийн бүс болгоход хамгийн их үр гүйцэтгэсэн гол нь баруунах юм байгаа даа шүү дээ хүчээ гаргаж тийм шүү дээ. Тэгээ нөгөө нэг төрөөс ингэрэн дуусгаад уул нь бол хятадаас очиж асууж та ахад сонгох яах вэ бид нар сонгоно нэг хятад үгүй дууссан л бол дууссан гэдэг ингээд Хонконгог өөртөө авч шүү дээ. Ер нь бол 1984 онд Бээжингийн нэг оюутнуудын аллага болсон шүү дээ. Тэр Тяньаньмэний талбай оюутнуудын аллага болсон. Яг тэр 84 он гэхэд бас Гонконгийн асуудлууд яригдчихсэн юм бэл. Тэр 84 онд Тяньаньмэний талбайд болсон үйл явдал Гонконгийн засгийн хувьд бол бас энэ юуг хятад нийлэх нь зөв үү буруу юу? Яаж нийлэх ёстой? Шууд ингээ эрхшээлдээ орох юм бол энэ нэг эрхчлөөтэй амьдрсэн те. Яг 80-аад онд бол тийм байсан.
амьдрсан ард түмэн чи хэвгүй байдалд орох юм байна да гэж явж итэл мэдээж социализм гэдэг нь дэлхийд даяар ирээд бол нуурчихсан. За тэгэхээр хятад ч гэсэн одоо mainland гэдэг их газрын хятад улс бол хуулиндаа зөндөө өөрчлөлтүүд ороод хятад ч нэг тийм социалист мөртлөө чөлөө зах зээлийн нэг тийм статустай болцсон шүү дээ. Арай нэг бас нэг өөр нам удирдаад байгаа ч юм шиг тэгсэн мөртлөө чөлөө зах зээлтэй ч юм шиг те. Энэ бол Гонконгод бол яагаад ч тохирохгүй байгаа юм л да. За тэгэн гот их олон талууд байгаа. Гонконгийн иргэд зарим нь өөрсдөө хятадын одоо хятадтай эргээд нэгдэж байна те. Ингээд бид нэг боллоо гэж баярлаад тугаа бариад дуугаад дуулаад байжсэн бол зарим хүмүүс бол үнэхээр дургуутчихсэн. Энэ амьдрал бол одоо шал өөр болно. Том одоо нэг акул нь гарч ирээд одоо биднийг удирдах чинь. Гэт эндээс бол энэ жижиг маргалдаанууд бол яг энэ дээр л эхэлж байгаа л да. Мэдээж шууд ингээд буу бариад байлдал бас тэгдэггүй их боловсон л улсууд байгаа харагддаг. Тийм болохоор ингээд хуулиараа эхэлсэн байж таарах гэдэг. Гэвч тэгээд залуучуудын нөгөө нэг халуун энэ зүрхийг бол яаж дийлэх вэ те. Тэгээд хүний эрх гэдэг дээр л үндэслэж байгаа юм л да. Тэгсэнс яг хятадын талд, Гонконгийн талд эсвэл ингээд тэрний эсрэг, энэ эсрэг гэж юм байхгүй. Энээс болоод юу үүсэж байгаа гэхээр хүний эрх зөрчигдөж байна. Тэгээд нэг одоо энэ 97 оноос хойш нэг 30 жил за дараа нь тэгээд дахиад тэрний дараа 20 жил буюу бас 50 жил энэ нэг юм хугацаа яваад байгаа юм бэл. Асуудал хүний эрхээс болж ихсэн. Зүгээр тэрийг олж харах хэсэг нь хүмүүсийн асуудал болоод байгаа байхгүй. Тэрнээс биш юу гэдгийг хүн үгүй хэлэх эрхтэй гэдгээс л асуудал эхэлсэн. Бид нар өөрсдөө захирах эрхтэй гэдгээс л асуудал эхэлсэн. Өөрсдөө захирах эрхтэй гэдэг нь бид тэр байн хэлээд нь шүү дээ. Одоо зэвсэг босоо тэмцээд байгаа юм биш ээ. Зүгээр л бодлоо хэлэх хэрэгтэй байх хэрэгтэй гэдгээс л асуудал эхлээд байгаа. Тэгэхээр энийг олж харахгүй одоо хятад бол коммунист орн гэдгийг тэрүүгээр харагддаг. Юу гэхээр зэрэг нэг хүмүүс нь тавьж байгаа асуудлыг биш. Өөр одоо юмд нөгөөдг нь авчиж наагаад эднэрийн одоо хийж байгаа зүйл нь буруу шүү гэж харагдуулахгүй коммунистуудын нэг чаддаг юм тэр эдгээр ингээд Америкчуудын хэлэл ингээд байгаа болохоос уул нь бол одоо чиний хэлдгээр хятадууд одоо оцсондоо баяртай байна гэж чагсаад хийжсэн улсууд ч гэж хэлэх гээд байгаа. Тэгээд мэдээж олон ургуулч үзэл гэдэг мэдээж хятадын Хонконгийн хүн амын нэг 10% ч юм уу хятадтай нийлэхдээ баяртай байж болно. Гэлээ гэхдээ ихэнх нь дийлэнх нь бараг 90% гэдэг юм уу тэд нар нөгөө нэг одоо юу гэдэг хятадтай нийлэхгүй энэ асуудал яриад байгаа юм биш үү? Энд чинь уул нь зүгээр хятадын юу гэдэг одоохондоо засахын онцгой ус байгаа нөхцөлд хятадтай хуулийг энд хэрэглэхгүй л гэдэг юм асуудал байна. За тэгвэл сая ингээд 2-3 жилийн өмнө Гонконг чинь эвгүй байсан шүү дээ. Эвгүй байсан. Тэгээд бас энэ коронавирус гараад ер нь бас намжсан бас нэг шалтгааны нэг байж магадгүй. Мэдээж цаагаараа өшөө зөндөө нарийн зүйлүүд зөндөө олон хилцээрүүд зөндөө хийгдсэн л дээ. Өнөөдөр Гонконг ямар байдалтай байгаа вэ гэвэл харьцангуй тайван байна. За мэдээч яг энэ ковид гэдэг асуудал байгаа болохоос биш тэгснээс биш Гонконг бол жуулчдын төв. Тий. Гонконгд бол зөвхөн хүүхэд залуучууд Disneyland үзэхээс ахуулаад одоо томчууд очиж одоо мөрөөдө тоглоом тоглох эсвэл том одоо усан онгоц жуулчны үзэр үйлчилгээнүүдийг тултал авах. Соёлтой жинхэнэ танилцахтай ийм газрууд зөндөө төвлөрч гисэн. Зүгээр Гонконг явж шопинг хийх Аз болж Монгол хүн ч гэсэн визгүй зорчих юм тийш. Харин тий. Гэтэл хятад хүн бол Гонконг руу виз авч ордог. Тий, амар. Гонконгийн иргэн хятад руугаа визгүй гараад ах юм билээ. Харин тий нэг Хонконгууд чинь амар онгороо гэдэг хятад Бээжин явах дуур ингээд. Тэгээ хүмүүс тэр чи хаасарсан гэдэг гоо Синган гот нөгөөдөл нь ингэж ингээд. Гонконгийн хятад ч бас онгорооч явахтай жоохон бардам дээгүүр байдаг юм билээ. Зүгээр хятад үндэстнүүдийн хоорондох ойлголт нь ямар байдгийг мэдэхгүй байна юм да. Тэгэхээр кантон аялагаар ярьдаг. За их газрын хятад бол мандарин гэж ярьдаг шүү тийм ээ. За Хонконгууд кантонууд Шанхайчууд бас кантон аялагаар ярьдаг. За ийм байж байгаа. Кантон аялга нэг юм хачин гэх нэг функцэн. Кантон бас Гуанду гэдэг байгаа юм тийм. Кантон чинь Гуанду гэдэг баг шүү. Кантон нь Гуанду гэдэг. Кантон гэдэг нь Европ хэллэг баг тийм ээ. Тэгээс Гуанду аялга гэдэг ч юм уу тийм л байх гэж бодож байна. За ингээд цаг болчлаа тийм ээ. Тийм ээ тий. За ингээд манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөлөө. За бид инфотеймент болонгаараа хүний намтар ярьдаг, түүхэн үйл явдлуудыг ярьдаг, бас том гүрнүүдийг ярьдаг. Өнөөдөр байдаг том хотууд хүн амын бүтээн байгуулалтуудыг ярьдаг байгаа. Ингээд Гонконгийн тухай энэ дугаараараа та бүхэнд танилцууллаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяр та. За баяр та.